Явж байгаа юм тий. За. Энэ Монгол байна. Бүгд байна. Энд Монгол бүгд байна. Сэм ахаа. Шидэ сэм ахаа авчих шиг. Хамгийн сүүлд яг хийчихсэн. Сэм ахаа авчих шиг. Энэ дээр нэг За яг одоо амар сайхан чадвар сайдын за тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бол үнэтэйчл гоё чимэглэлийн дэлгүүрт стандарт хяналт шалгалтыг ажлуудыг зохион байгуулаад явж байна. За энэ удаагийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал юу вэ? За бас өмнөх оны 11 сард бас хяналт шалгалтуудыг зохион байгуулж ирсэн. Тэр үеэр бас ямар зөрчил дутагдлууд илэрв? За Монгол улсын шадар сайд амар сайхны 2025 оны 1 сарын 29-ний өдрийн одоо 13 дот тушаал гарсан байгаа. За энэ тушаалаар хяналт шалгалт одоо зохион байгуулах ажлын хэсгийг томилсон. За хяналт шалгалтын хүрээнд одоо хийгдэх ажлуудын чиглэл гаргасан ийм тушаал. За яг энд одоо манай чиглэлээр бол алт мөнгө үнэт эдлийн дэлгүүр худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тусгагдсан. За үүний дагуу бол салбарын ерөнхий байцаагчийн одоо баталсан өдөрдмж батлагдсан. За энэ өдөрдмжийн дагуу бид одоо хяналт шалгалтын ажлыг одоо Улаанбаатар за мөн одоо 21 аймагт яг өнөөдөр одоо 2 сарын 12-ны өдөр ингээд эхлүүлсэн явж байгаа. За өнөөдөр бид одоо хяналт шалгалтынхаа үйл ажиллагааг одоо хүнсний нэг орчин байдаг одоо дэлгүүрүүдэд хийж байна. Хяналт шалгалтын ажил одоо эхэлсэн явж байна. За ерөнхийдөө 11 сард бол хяналт шалгалт мөн одоо хийгдсэн. За хяналт шалгалтын хүрээнд 11 сард хяналт шалгалт хийхдээ бол одоо мөнгөн завья 1 за мөн одоо улсын их төлбөр орчим одоо үнэт металл одоо эрдэнэ чулууны худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг хамруулж хийсэн байгаа. За мэдээж хяналт шалгалтыг бол одоо Монгол улсын засгийн газрын одоо засгийн газраас хяналт шалгалтын төлөвлөгөөг хөтэлдэг. Энэ төлөвлөгөөний дагуу салбарын хяналтын одоо ерөнхий байцаагч нь одоо өдөртмжийг батлаад зөвхөн хяналт шалгалтыг өдөртмжинд заасан хүрээнд зохион байгуулах. За өнгөрсөн одоо 11 сард хяналт шалгалтыг зохион байгуулад тухайн одоо хяналт шалгалтанд хамаарагдсан одоо худалдаа үйлчилгээний төвүүд түрээслэгч нарт одоо хяналт шалгалтын одоо дагуу албан шаардлага зөвлөмжийг хөргүүлсэн байна. За инхээр мэдээж одоо зөвлөмж албан шаардлага бол тодорхой хугацаатай өгөгдсөн байгаа. Энэ хугацаанд одоо тухайн одоо байгууллагууд бидэрт одоо хяналт шалгалтын бүрээр хийгдсэн ажлын одоо тайлан гэрүүлэх учиртай. Үүний дагуу одоо дахин одоо хяналт шалгалт хийх талаар одоо яригддаг. Тийм учраас одоо мөнгөн завья ихтлгүүр орчимд бол энэ удаадаа хийгдэхгүй байгаа. Ийм учиртай гэдгийг бас хэвлэл мэдээллийнхэн ойлгох нь зөв гэж бодож байна. За мөн одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хамтарч одоо хяналт шалгалтыг хийж байгаа. Гин одоо гол одоо үндсэн зарчим бол иргэдэд одоо энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг одоо өгөх, энэ чиглэлийн одоо мэдээллийг нь сайжруулах үүднээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчийн эрх ашгийг хангах болцсохгүй эрсдлээс сэргийлэх үүднээс одоо хийж байгаа хяналт шалгалт энэ чиглэлээр хэвлэл мэдээлэлд одоо хандаж өгч байгаа нь бол мөн одоо иргэдийг болцсохгүй эрсдлээс сэргийлээсээ одоо болоод өнгөрсний дараа биш одоо худалдан авалт хийхээс өмнө хариуцлагатай байгаа ч гэдэг ийм зорилго агуулгыг одоо агуулж байгаа юм шүү гэдгийг бас хэлэх нь зөв. За хяналт шалгалтын 11 сард хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг бол манай улсын байцаагчийн дээрээс дэлгэрэнгүй өгнө. За тийм байна.
Ер нь бол одоо яг шалгалтыг зохион байгуулахдаа дан ганц сорьц за жин хэмжүүр дээр анхаарал гинүү яаж гин одоо жишээ нь бол одоо мөнгөн аяг худалдаж авахд иргэдийн дунд нэгээр цервантны мөнгөн аяг гэдэг халуун цаа хийгээд нэг 2 3 хийгээл уучгаар ерөөсө бөмбөждөг нэмгэн тийм ээ тэдгэрийг одоо тийм мөнгөн аягуудад яг ямар шалгалтыг хийж байна ямар стандартыг хийж байна. За ерөнхийдөө Монгол улс хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоотой байсан үе бий те. Мэргэжлийн хяналтын байгууллага байсан. За энэ үед бол одоо мэдээж одоо хяналт шалгалтын ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулалтаа хийдэг ийм одоо ажлууд байсан. За ерөнхий зарчим бол мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо одоо 22 оноос эхлээд байхгүй болсон шүү дээ. За энэ бол одоо тухайн үеийн одоо засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн одоо парламентын шийдвэрээр одоо тухайн байгууллагын үйл ажиллагаа салбартаа шилжсэн үүнтэй одоо холбоотойгоор стандарт хэмжил зүйн байгууллагт хэмжил зүйн хяналт шалгалт нь одоо шилжиж ирсэн. За өмнө нь бол одоо төрийн хяналт шалгалтын тухай хуулиар сорьсын хяналтын асуудал бол стандартын байгууллагатай хамт явж ирсэн ийм төвхтэй. За мөнгөн аягны одоо стандартын талаар асууж байна. За бид бол мөнгөн аягны стандартыг 2015 онд баталсан байна. За стандарт баталдаг нь ерөөсөө одоо үйлдвэрлэгдэж байгаа худалдаанд гарч байгаа мөнгөн аяг бол заавал хэрэглээний байх ёстой гэдэг дээр байгаа. За таны хэлж байгаа одоо сүвнэрийн ч гэдгээс одоо юу гэдгийг те бэлэг дурсгалын гэж байгаа бол одоо хэрэглээний аядаахгүй ийм мөнгөн аягнууд хийгдэж байгаа. За стандартчлал гаргажилж байгаа. Стандартыг баталсан явдал бол одоо хэрэглээнд одоо тохируулж үйлдвэрлэж ийм одоо стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан борлуулаач гэдэг ийм одоо агуулгаар стандарт батлагдсан. За та бүхэн одоо төрийн байгууллагаас одоо мэдээлэл авахаас гадна мэдээж бусд их сурвалжаас одоо мэдээлэл авна. Энд одоо худалдаа эрхэлж байгаа улсууд одоо энэ бэлэг дурсгалын одоо сүвнэрийг бэлэг дурсгал буюу одоо сүвнэрийн мөнгө аягийг яг юу гэж үздэг юм бэ гэдгийг бас та бүхэн бас энэ худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа улсуудаас тодруулж асуух зөв байх. За энэ чиглэлийн төрийн одоо байгууллагын баримталж байгаа бодлого бол нэгдүгээрт мөнгөн аяг бол Монгол улсын бол одоо үндэсний өв соёл нэгдүгээрт. Хоёрдугаарт нь стандартчлаад байгаагийн утга агуулга бол хэрэглээний байх ёстой гэдэг энэ зарчмыг л барьж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За зарим нэг одоо худалдаа эрхлэгч үйлдвэрлэгчдийн ярьдаг зүйл бол одоо хэрэглэгчийн худалдаа авах чадвартай холбоотойгоор одоо хэд хэдэн төрөл сонголтыг бий болгож бид үйлдвэрлэж байгаа юмаа гэдэг ийм тайлбарыг өгдөг. Бидний зарчим бол хэрэглээний байх ёстой гэдэг энэ зарчмыг бол хат барьж байгаа гэдэг. Стандартад нийцсэн гэж зарж байгаа юмнээсээ яг тийм чанар муутай аягуудыг одоо жишээ нь худалдан борлуулж байгаад илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа. Одоо тийм аягууд бол университет худалдаанд байгаа шүү дээ. За ерөнхийдөө стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн бол манай одоо байгууллагаар ордог гэж ойлгож байна. За одоо манайхаар ороогүйгээр одоо зарж худалдан борлуулж яхахыг бол үгүйсэхгүй. За бидэнд бол за бид нэр одоо орж байгааг нь одоо утга учир нь юу юм бэ гэж та бүхэн асуух бах. Энэ нь бол одоо мэдээж сорьцын баталгааны тэмдэг гэдэг зүйлийг одоо үнэт металлаар хийсэн эдлэл дээр дарж баталгааж болдог. За Монгол улсын одоо үндэсний итгэмжлэлийн байгууллагын одоо итгэмжлэгдсэн сорилт туршилтын лабораторид одоо сорьц тогтоох шинжилгээг хийдэг. Тодорхой одоо арга гаргачлалаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга гаргачлалаар сорьц тогтоох шинжилгээг хийдэг. Сорьц тогтоох шинжилгээг үндэслээд одоо сорьцын баталгааны тэмдэг гэдгийг эдлэл тус бүр дээр дарддаг учиртай. За энэ нь бол одоо нэг талдаа бол та бүхэн юу гэж ойлгох вэ гэхээр тухайн бараа бүтээгдэхүүнийг чанар байдлыг илэрхийлж байгаа, чанарын баталгааг одоо илэрхийлж байгаа тэмдэг тэмдэглэгээ гэж ойлгуул зохино. За сорьцын баталгааны тэмдэггийг бол ямар тохиолдолд дарддаг вэ гэхээр стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн дээр нэг дарна. Хоёрт нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг дарсан бүтээгдэхүүн дээр дарна. Тэгэхээр
энэ одоо бүтээгдэхүүнийг хэн одоо үйлдвэрлэсэн бэ гэдэг эзэн нь бол тодорхой бүтээгдэхүүн дээр сорцын баталгааны тэмдгийг дардаг гэж та бүхэн ойлгороо. Үйлчлүүлэгчдийн гомдлыг нээсэн. За ер нь одоо чанартай чанаргүй мөнгө хаягны асуудал бол яригддаг. Энэ талаар бол гомдол санал ирдэг. Тухайн үрд нь бид энийг бол шийдвэрлээд явдаг. Тухайн одоо өргөдөл гомдлын дагуу одоо хяналт шалгалтыг зохион байгуулаад тухайн одоо хэрэглэгчийн эрх ашгийг одоо хангах чиглэлээр ингэж ажилладаг. Ер нь бол одоо худалдаанд бол стандартын шаардлага хангасан сорсын баталгааны тэмдэгтэй бараа бүтээгдэхүүн зарагдах ёстой гэж л ойлгоо. Яг одоо өнөөдөр энэ үнд нийтлэл энэ алт манад бүгжин дээр бол одоо жишээ дурдахад ямар стандарт маа? За мөнгө хаягн дээр бол стандартчилсан гэж ойлгож байгаа тийм. За энэ эмэг бүгж гэдэг энэ одоо бүтээгдэхүүнийг бол стандартчлах бас боломжгүй. Өөрөөр хэлбэл та бүгдийн өөрийн одоо сонголт бол мэдээж одоо хэлбэр хийц энэ ур чадвар одоо гой сайхан нарийн бүдүүн гэдэг одоо олон янз байдлыг бол тухайн хэрэглэгч өөрөө сонгодог учраас энийг бол стандартчлах боломжгүй. Энэ дээр одоо бидний зүгээс тавьж байгаа шаардлага бол сорцын баталгааны тэмдэг дарагдсан байх ёстой. За сорцын баталгааны тэмдгийг дарахдаа сорц тогтоох шинжилгээг хийсэн байх ёстой. Энэ зарчмыг барьж байгаа. За та бүхэнд одоо илүү ойлгомжтой байх үүднээс одоо бүгжин дээр жишээ авч төлөөрэй. За 7 грамтай одоо 2 одоо бүгж байсан гэж. Нэг нь 999 сорцтой. Нэг нь 960 сорцтой. Хоёр одоо бүгж байж. Хоёулаа 7 грамм жинтэй. За энэ тохиолдолд уучлаарай миний хийжсэн юу вэ? 7 грамтай 2 одоо бүгч нэг нь 999-тэй 960 сорцтой. За энэ тохиолдолд 999 гэдэг сорц гэж одоо ярьж байгаа нь бол тухайн одоо үнэт металлын хайлшийг 1001 гэж гэх юм бол одоо хідэн үнэт металл байгаа юм бэ гэж. Бүтээгдэхүүний агуулгыг одоо хэлж байна те 999. За ийм ойлголт. Тэгэхээр 999-тэй бүгжинд бол 6.9 грамм одоо цэвэр одоо алт орсон байх гэж ойлгоё. За 960 сорцтой одоо 7 грамм бүгжинд 6.7 грамм одоо цэвэр алт байна гэж. За ингээд алтны ханш бол одоо цаг минут тутам өөрчлөгдөж идэг ийм онцлог бүтээгдэхүүн шүү дээ. Дэрийг та бүхэн мэдж байгаа. За 2 сарын 11 буюу хамгийн одоо сүүлийн одоо Монгол банкны статистик байгаа. 2 сарын 11-нд бол 1 грамм алт 322,489 төгрөг байсан. За ингээд бид бол одоо тухайн 7 грамм одоо бүгжинд байгаа одоо үнэт металл алтны хэмжээг нь мэдж байгаа учраас бодоход бол одоо 7 грамм 999 сорцтой нь бол одоо металлаар нь бодоход 2 сая 254 сая 198 төгрөг болж байгаа. За 960 сорцтой нь бол 2 сая 167,126 төгрөг болж байгаа. Энэ хоёрын хооронд 87,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол одоо 960 сорцтой 7 грамм бүгж үйлдвэрлэчээд за магадгүй одоо гадаад улсад захиалгаар хийлгчээд 960 сорцтой алтан бүгж гэж одоо зарах нь бол одоо зохимжгүй маа гэдгийг хэлэх гээд. Энд бол одоо 7 грамм дээр 87,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Тийм учраас энэ бүтээгдэхүүн дээр одоо энэ бүтээгдэхүүний одоо өөрийн онцлог шин чанартай нь уялдуулаад энэ дээр сорц гэдэг чанар байдлыг нь илэрхийлдэг